Яа ингэ гоцсон гэж юу? Лал би орой харин гарах гэж байгаа байхгүй тэг гарах гэж байгаа. Болохоор нэг сумаар хоёр дуулаа гэ тэгээд будагтайгаа хувцтайгаа тэгээд. Гайс бистэг болоод. Окей. Бэхэ өсөд нэ. За, дараагийн бичлэг эхэлж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр болохоор хэдүүлээ 3 хүний тухай ярина. Уулын мод чинь урттай богинотой олон хүн чинь сайтай мотой штэ. Тэгэл зарим нэгэн дуучид нь бол одоолол мөнгө олоод бүр үржин амьдралаа шийдэгдсэн байгаа. Зарим нь болохоор салбараа солио шал өөр юм хийгээ явж байгаа. Харин зарим хүмүүс нь шорон оронгоор орчих юм аа. Эсвэл нэг бүтггүй маа. Тэгээ тэр бүтггүй хүмүүсээс нь шигж жагаад би 3-ыг сонгосон байхгүй юу? Тэгээ тэр хүмүүсийнхаа тухай ярих гэж байна. Тэр нь бол баяраа ширээнээс өөр унсан штэ. Аач! Тэрнтэй яг адилхан өөртөөсөө болоод унсан 3 ширхэг баярагийн тухай өнөөдрийн нэвтрүүлэг гарах болно. Зэ хамгийн ихний баяраа маань болохоор Sean Kingston гэдэг дуучин байгаа. Тухайн үед чинь яг 2000 оны дундуур яг алсан байхгүй юу? Би тухайн үед Sean Kingston-ыг 16 долоотой банд гэж юусоо боддог байхгүй юу? 20-д тахал гэж боддог байсан. Тэгсэн чинь яг одоо харсан чинь үнэхээр жоох хүүхэд байсан байгаа байхгүй юу? Sean Kingston болохоор Keyshawn Anderson гэдэг 1990 оны 2 сарын 3 төрсэн юм байна. За чи 2 сарын 3 төрсөн гэдэг чи юуны ард илээ? Хумлын ард юм байна. Майами хотод бол төрсөн. Гэхдээ өссөн газар нь болохоор Ямайкийн яг төрсөн. Гэхдээ өссөн газар нь болохоор Ямайкийн Kingston хотод өссөн юм байна. Тэгээ өөрийнх нь өвөө нь Kingston Ямайкийнхаа их алтартай продюсер хөгжимчин хүн байдаг гинэ. Jake Ruby гэдэг нэртэй алтартай хөгжимчин продюсер хүн байт юм байна. Гэтэ өвөөгийнхөө нэрээр от бол болоогүй. Тэрээр YouTube-ийн нэрээр от алсан байгаа. YouTube дүнгэж гарч илаа. Тэгээ мань мэдэн үздэг байхад нөгөө өнцөгт хийдэг байсан бахан. 16 настай байхдаа YouTube-д хамгийн анх дуулж байгаа бичлэг хийжсэн гинэ. Тэгээд тэр нь олон хүмүүсийн анхаарал төртөөд тэгээд тэр дотроо энэ продюсер залуугийн анхаарал төртөөд тэгээд манай продюсер залуу санал тавьсан баа. Би ингээд шинэ лейбл эхэлж байгаамаа. Нийж байгаамаа. Чи ингээд миний хамгийн анхны артист болоод орох уу гэжсэн. Тэгээд Sean орсон. Гэтэ тэр үедээ Sean Kingston-ийн ээжэнд бол шоронд исэн юм лээ. 16 настай ямар зоригтой хаз. Beluga Heights гэдэг энэ лейблд хамгийн анхны артист болж орсон юм байна. Тэгээд тэд нар хамгийн эхнийхээ дууг яах вэ гэж ярилцж агаад Stand By Me гэдэг дуу байдсан шүү дээ. Тэгээд энэ дуунаас сэтвлээд нэрхүү vibe-тай амирх атмосфертэй дуу хий гэж ярьсан юм байна. Тэгээ ярьж агаад тэрийгээ сүүлд нь дахиад ярилцж агаад болоод Beautiful Girls гэдэг нэртэй болгосон. Тэгээ бас манай залуугийн нэр чинь Keyshawn Anderson шүү дээ. Keyshawn шүү дээ. Тэнгүүд нэрийг нь Sean-ыг аваад тэгээ нүүн төрсэн газар өссөн газрынхан буюу Kingston-ийн нэрийг аваад тэгээ Sean Kingston болгоод нэрийг солиод бас дууныхаа нэрийг солиод тэгээд шинээр Beautiful Girls гэдэг дуу гаргасан юм байна. 2007 онд Beautiful Girls гарсан. Угаасаа ойлгомжтой. Бүр нэр хаа байгаа Монголд байгаа би сонссон гэхээр энэ дуу алсан л гэсэн үг байгаа зү. Тийм. Billboard-ийн Hot 100 буюу халуухан 100-д угаасаа ороод тэргүүлсэн. Энэ үедээ дөнгөж цад чинь 17 настай байсан гэсэн. 17 настай хүүхэд ингэж хийдэг нэг хэрэг за бас Justin Bieber чинь бүрийнээс жоох юмсан баг тийм. Би Bieber-ийг сайн мэдгүй болохоор сая яагүй ш алдаа гаргасан байл уучлаарай засаад бичээрэй. Окей. Өөрийнхөө альбомыг нэг удахгүй гаргаад тэр альбом нь болохоор Billboard-ийн 200 бүр 100 дугаар байранд орсон юм байна. 500,000 гаруй хувь борлогдсон. Дебют альбом шүү дээ. Сайн явсан юм тий. Тэгээд энэ хүчний явсараа магаад Gwen Stefani, Beyoncé эднэрийн тоглолтыг нэг opener гэж яддаг шүү дээ. Тоглолтыг нээж дуулдаг. Тэр хүмүүс одоо манайхаар бол панча. Тэгээд team тоглолтыг нээсэн юм. Гэтэ энэ гадаадад тэгж ийм том артистуудын тоглолтыг нээн гэдэг бол бүр ингээд нэр төрийн хэрэг байхгүй. Тэр байгаа хүмүүст өөрийнхөө ингээд бүр үнгүүн ч гэсэн төлбөртөөгөр ингээд сурталчилж байгаа гэх юм уу? Амар том боломжгүй. 2009 онд энэ дуу гарсан. Түүнээс гадна одоо нөгөө өөрсдийнх нь лейбл байгаа шүү дээ. Тэрэндээ болохоор Jason Derulo гэдэг залуу нэмж авсан. Тэгээд Jason-ий хамгийн анхны What You Say гэдэг дууг нь Jason Sean Kingston хамт биччихсэн юм байна. Co-writer гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ дуу нугасаа бас алсан шүү дээ. Jason Derulo 2010 он болж байна. 2010 онд болохоор манай Kingston маань Justin Bieberтэй хамтдаа
болонгууд илүү одоо Justin Bieber-ийн чинь фэнүүд нь жоох октод байлаа штэ. Тэгээд тэр октодод илүү сайн танигдсан гэсэн үг байхгүй юу? Бод. Тэгээ 20 нас ч хүрээгүй хүүхэд чинь ингээ платинум альбомтой болчихж байгаа. Тэгээ бүх тоглолтын тасалбарууд бүгдээрээ зарагддаг болчихж байгаа. Тэгээд ийм том хамтлагуудын тоглолтыг нээдэг болж байгаа. Бүр ингээ 20 настай хүүхдэд олтгооргүй амар тийм огцон фейм хүсэн бохгүй юу. За тэгээд овоо хайтайхаа явж агаад тэр оргил дээрээс өмнө 2010 онд хамгийн анх энэтэй холбоотой, Шонтой холбоотой анхны одоо хэрэгүүд нь эхэлжсэн юм байна. Тэрний үе гэхээр тухайд 19 настай нэг эмэгтэй өөрийг нь Sean Kingston болоод түүний багийнх нь өөрт нь бэлгийн хүч хэрхэл үзүүлсэн гэдэг хэрэгээр шүүхэд хандаад тэг яг тухайн үед болохоор хангалттай нотлох баримт байхгүйгээд эрүүг хэрэг бол үүсээгүй. Гэхдээ тухайн эмэгтэй нь болохоор иргэний эргээр шүүхэд нь хэмжлэл гаргаад тэгээд шүүхийн процедурын явцад хоёр талууд нь хоорондоо тохиролцсон юм байна. За ингээ 2011 оны 5 сард манай хүн Майами хотод би явж исэн гинэ. Одоо зугаалаад тэгээд нөгөө усны мотоцикл гэдэг штэ. Jetski гэдэг. Тэгээд усны мотоциклаар нэг эмэгтэй сунталцаа хоёлаа явж агаад гүр мөрөгцөн. За юу. Тэр нь маш хүнд маш том осол байж таарсан. Тэгээд зүрхний нээлттэй мэдсэл хийлгээд 10% амьд гарах магадaltaй байсан. Тэгээ манай хүн бол азар амьд гарсан. Гэхдээ нөгөө талдаа яасан бэ гэхээр идэгрэх гэж бас нэлээ утсан. Одоо биеийн байдал бол маш хүнд байсан. Тэгээд эдгрээд эргээд ирсэн чинь индастри түүнийг танихаа хийсэн. 2013 онд Back to Life гэдэг өөрийнхөө альбомыг гаргасан ч гэсэн за ер нь бол флоп болсон. Billboard-ийн 200 мөрөөсөд ерөөсөө айланд нь ч хүнтэн ч багтаагүй. Энээс хойш нөгөө шин дуу муу хит мит гаргаагүй юм чинь манай хүн дуугаараа биш одоо дуйлан шүүгэнаараа түмний анхааралд ордог болчихжээ. 2015 онд Нью-Йоркийн нэгэн үнэт эдлийн дэлгүүр шүүхэд нэхмэлэл гаргасан гинэ. Тэрний яасан бэ гэхээр Sean Kingston ээжтэйгээ хамт тэдний дэлгүүрт орж ирээд үнэтэй ийм цаг авсан. Гэтэ төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө ингээд хамаар байна гэд хэмжлэг гаргаж байгаа. Тэгээд тэрийн болохоор шүүх 356 мянган $1000 нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргаж байгаа. За 2016 онд болохоор нэг шөнийн клубт зодон хийсэн. Тэгээд тэндээ $300 мянган үнэтэй гинжээ дээрэмдүүлсэн Sean Kingston өөрөө. 2017 онд Migos гэд хамтлаг байдсан шүү дээ. Тэд нэртэй хамт Las Vegas-ийн паркинг лот дээр зодон хийсэн. Тэгээ бүр буу муу гаргаж ирээд бүр буудаад гэтээ хүн амтан гимтэгүүлтэй гэтээ ингээ буудаж муудаад тэнд бүр нөө алаан болсон. Хамгийн сонин нь үнэт эдлэл авсан. Тэгээд тэрнийхээ аль төлбөрийг хийгээгүй гэдэг хэмжлүүд шүүхэд араасаа ирээдсэн гэж байгаа байхгүй юу? Тэг би гайхаад байгаа. Би Sean Kingston байна. Чи намайг мэдж байгаа. Би одоо ингэ энийг аваад очичи. Одоохондоо би ингэж авчи. Би танд руу дараа нь мөнгө шилжүүлчих гэдэг юм бах та. Тэгээ 2020 онд бүр нөгөөтгий ширүүсээд бараг нэг юм хагас мини дээр мишин чанартай болсон гэж байгаа. Тухайн нэг юм үнд эдлийн дэлгүүрээс юм аваад гарч исэн эмэгтэйг Sean Kingston болоод найзууд нь Sean Kingston өөрөө ингэж буудуулгаж гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр эмэгтэйг дээрэмдээд үнд эдлийн аваад явсан гэж байгаа. Улаан цагаан угаастай. Тэгээд хамгийн том ирэг нь 2023 онд болсон. Ээжтэйг нийлээд одоо үнтэй тийм үнд эдлүүд зардаг хүмүүсийг гэртээ ураад энэ ч одоо стил том юм меншинд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тийм гэртээ ураад тэгээ танд ингээд үнтэй зархаар юм байна уу тэдний чинь бид нар хөдөлж авъя гэж ингээд гэртээ урдаг. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө хамаг үнтэй юмнуудаа барьж ирээд одоо би нэг хэдэн мянган доллар тэдэн долларт би зармаар байна гэж тэгээд өгдөг. Тэгээ ээж нь дансыг авч одоо би яг монголчилж ярьж байгаа шүү дээ. Дансыг авч агаад мөнгө шилжүүлчихдэг. Тэгэл нөгөө хүмүүс нөө за баярлаа гэж тэгэл яваад өгдөг. Тэг хамгийн амар нь тэр нь дансаар нь хизээч мөнгө орж ирдгүү. Тэр угаас ойлгомжтой. Тэгээд нийтдээ ээжтэйгээ нийлээд энэ хоёр нийтдээ сая $1 үн бүхий бараг заллиж авсан байгаа. Тэгээд нөгөө энэ хүмүүсийг яаж өөртөө итгүүлж үнэмшүүлдэг байсан бэ гэхээр би хэрвээ ингээд тантай би одоо жишээ нь ингээд Justin Bieberтэй ч юм уу таныг холбоод те бид нар ингээд уран бүтээл хийдэг хамт ингээд найз хүмүүс байгаа. Justin Bieberтэй таныг холбоод ингээд промошн видеод нэг хийж өгч чадна. Бид нэр тийм хүмүүстэй холбож өгч чадна мад ингээд баахан хүмүүст ингээд итгэлийн олцдог. Одоо том хүмүүсийн нэрийг бариад хүмүүсийн итгэлийг олоод идэг гэсэн үг байхгүй юу. Тэгтэл хамгийн амар нь Justin Bieber Sean Kingston хоёр чинь нөгөө Ини Мини гэдэг дуу чинь 2010 онд гарлаа. Тэр дуунаасаа хойш нэг ч удаа ямар ч холбоо харилцаатай байгаагүй.
Тэгээд хохирогчт нь яхав шүүхэд хандхаасаа цагдаа шүүх гэхээс өмнө эхлээд энэ хүнтэй чинь яриа штэ бас энэ чинь нэртэй алдартай хүн байна. Шууд ингээд яваад өчнө гэж бодохгүй штэ хүн эзэж. Тэгээд өөрлөө ингээ холбогдохоо шууд нөгөө блоклаад алга болчдөг гэдэг шиг шууд тэр чигээрээ голроо шилрээд явчих. Тэгээд яалтчгүй 24 онд маш олон хүмүүс нийлээд нэхэмжлэл гаргаад Шон Кингстон ингэсэн гэдэг ингээ хэрэг үүсгээд тэгээд нийтдээ 2 сарын дараа холбооны тангархтны шүүх Шон Кингстон болоод түүний ээжийг буруутай гэж үзсэн. Тэгээ ямар хэрэгт зүйл ангид буруутай гэж үзсэн бэ гэхээр хуйлдаан болон wire fraud гэж ядсан юм байна. Энэ нь болохоор цахим шилжүүлэхийн заллин гэдэг зүйл ангид юм байна. Зүйл анги тус бүртээ 20 жилийн хоригдaltaй. Шүүгчийн гаргасан шийдвэр нь болохоор Шон Кингстонд 3 жил 6 сар, ээжт нь болохоор 5 жилийн ялыг хүсэн юм байна. Тэгээ 25 онд шүүхийн шийдвэр нь гарсан. Аваад явахдаа энэ залуу дөнгөж 35 настай байсан. Энэ бол нэгдүгээр баяраа байлаа. Өөрөө ширээн дээрээс унсан байгааз би нөгөө ингээд сүү их ухаар нэг гэж сэртэйгээд идэх байхгүй юу. Тэгээд сүүлээд лактозгүй суудаг болсон юм. Тэгээд өнөөдөр нэг жаахан зэлхийхэн гадаа нөгөө амар халуун мó. Тэгээд зэлхийхэн юм уу гэд хярам хийгээд лактозгүй сүүгээр хярам хийсэн байхгүй юу. Тэгсэн чи яг нэг молоко шиг болсон. Амар сонио. Эсэмэричо. Одоо дараагийн баяраа. Bobby Valentino. Сонсчихсон уу? За би дууг нь явуулахаар танаас сонсчихсон баха. Энэ залууч бас нэлээд явдаг байсан юм аа. 1980 оны 2 сарын 27-нд төрсэн загсны ордны залуу юм байна. Bobby маань болохоор Bobby маань уу? Миний Bobby юм бах та. Bobby болохоор Mississippi төрөөд Атлантад өссөн юм байна. Өсвөр насндаа болох Mista нэртэй R&B хамтлаг байгуулад тэгээ 96 онд Blackberry Molasses гэдэг хамгийн анхны дуугаа хийгээд тэгээ тэр нэг хөрхийг яваад 2 дахь цомгийн ажил яригадад явж исэн гинэ. Тэгсэн чинь гинтгийн менежментийн асуудалтай гээд хамтлагын гинтгийн тарахаар болсон. Ахлах сургуулаа төгсчөөд их сургуульд бол илсэн. Сэтгүүл зүй олон нийтийн харилцааны чиглэлээр ерөнхийдөө бол суралцж исэн юм байна. Тэгээд гинтгийн сургуулийнхаа дундор би урлагийн хүн боллоо гэж нөгөө чинь дахиж гараад тэгээд 2002 онд American Idol гэх шоу байдсан шүү дээ. Тэрний эхний шатанд нь ороод Саймнаас аюул жахан шүүмжлэл хүрсэн юм шиг үлээ. Саймн юу гэсэн гэхээр байдг л хоолой чамаас од бол гарахгүй гэсэн гинэ. Нэгдүгээр шатнаас бол хасагдсан. Гэтэ манай бууж өгөөгүй. Тэгээд өөрийнхөө демонуудыг хийгээд бас нөгөө лейблүүд рүү явуулсаар л байсан. Тэгээ энэ үед нь Ludacris гэж залуу байдсан шүү дээ. Ludacris түүнийг сонсоод тэгээ өөрийнхөө менежерт энэ залуутай одоо хамтарч ажилламаар байна олооч гэд тэгээд Ludacris-ийн лейблд нь элсэж орсон юм лээ. 2005 оны Валентины баяраар Slow Down гэдэг дуу гарсан. Ой тийм R&B одоо темптэй залуу байхгүй юу. Тэгээ 2 сарын дараа өөрийнх нь дебют альбом болох Bobby Valentino гэдэг нэртэй альбом нь гараад за тэгээд энэ альбомд нь багтсан Lil Wayne-тэй хамт дуулсан Tell Me гэдэг дуунд бүр гоё дуу. Тэгээд тэр дуу амар лаг болоод тэгээ альбом нь бол ерөнхийдөө нөгөө нэг талах шиг зарагдсан юм байна л да. Хүмүүс болохоор ингээд Ludacris-ийг маш их зөвлөдөг байхад Ludacris-ийн ингээд зөвлөгөөч их одоо сонсдог уу ингээд айгүй амжилттай явж байгаа болохоор Luda чамд амар хэм зааж өгдөг хүмүүс асуухаар үгүй би өөрөө продюсерудаа сонгодог. Би өөрөө дуунуудаа хийдэг. Тэгээд ер нь цомгийнхоо ингээд бүтээлч ажил тэр юмнуудыг би өөрөө ингээд гартаж ажилдаг гэсэн гинэ. Окей. За одоохондоо би жараа зөө. 2007 онд 2 дахь альбом нь болохоор Special Occasion гэдэг альбом гарсан юм байна. За энэ дунд нь болохоор нөгөө манай алдар Timbaland байгаа шүү дээ. Timbalandтай хамтдаа Anonymous гэдэг дуу гарсан. Би энэ дуугаар энэ залуу илүү сайн мэддэг байхгүй юу? Бүр бас яг миний цуснд нэг Timbaland-ийн бит орсон юм шиг аа. Бүр ингээд амар таалагддаг байсан энэ дунд. Тэгсэн чинь аргагүй манай үеийн бит л хийсэн юм байлээ л. За одоо тэгсэн чинь тухайн үед нөгөө нэг нэрийн маргаан буюу нөгөө Bobby Valentino гэдэг одоо нэрнийх нь нэртэй холбоотой маргаан шүгд үссэн юм байна. Тэр нь яасан бэ гэхээр Английн тийм бас алдартай хийлч байд юм нэ. Тэр хүний нь бас Bobby Valentino гэдэг. Тэгээ хоёр зэрэг адилхан нэртэй хүмүүс байхаар чинь бас confusion үүснэ бас болохгүй шүү дээ. Тэгээ уул нь хоорондоо тохиролцсон юм байна. Тохиролцохтой болохоор за тэгвэл Bobby Valentino гэдэг нэрээрээ Англид ямар ч үйл ажиллагаа явуулахгүй одоо альбом биднээс зарахгүй тийм байя гэж тохирсон байсан гинэ. Тэгсэн чинь өөрийнх нь лейбл нь алдаа гаргаад Англи өөрийнх нь альбомыг зарцсан. Тэгсэн чинь нөгөө гэрээ зөрчигдсөн гэж үзээд хийлж ах маань маш өндөр төлбөр хэмжилсэн юм байна. Тэгээ тэрийг нь бол төлсөн. Тэрнээсээ хоошоо Bobby Valentino гэдгээ болоод шууд Valentino-гоо хасаад Bobby V болсон юм байна.
За тэгээ 2008 онд Ludacris-ийн лейблээс өөрөө гарсан. Тэгээд хүмүүс болохоор ярихдаа өөрөө тийм доо арь зүйтэй гэж ярьдэн штэ айгу тийм. Би дөрөв нөгөө би ярьсан юм сонссон штэ тэ. Одоо ингээ би өөрөө л дуугаа хийдэг, би өөрөө продюсер сонгодог, би өөрөө ингэдэг гэд нэг тийм арь зүйтэй гэсэн үг. Ямар ч тийм талархах сэтгэл байхгүй. Би сайндаа би явж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү арь зүйтэй гэсэн үг байхгүй. Тэгээ тийм байсан болохоор одоо лейблээсээ бараг хөөгцсөн гэж хүмүүс ярьсан. Өөрөө болохоор мэдээж үгүй ээ. Би одоо ингээд уран бүтээлийнхаа чиглэлийг өөрчлөмөр байсан учраас альбомоосаа биш лейблээсээ гарсан. Бидний хооронд ямар ч бие асуудал үүч байхгүй гэсэн. Арай нэг бодтой тайлбар болохоор нөгөө нэг толгой компани Def Jam гэсэн штеп. Тэгээд Def Jam-д яг үндэ Bobby Valentine гоос илүү маш олон одоо чадвартай авьяастай уран бүтээлчд байж л байсан. Тэгээд Bobby V чинь яг дуунууд нь бол ерөнхийдөө яг тийм нэгэн хэв юм баггүй юу? Өөрийн дуулалт нь ч гэсэн бар тийм бүр ингээ гайхаад ахаар дуулалт бас биш. Царайд би хаан ч гэсэн бүр тийм унаад одоо Trey Songz эднэр шиг амар тийм одоо гоё залуу Chris Brown эднэр шиг одоо бүр юм сегменттэй тий. Тийм 10 жилийн хүүхдүүд ч юм уу тийм бүр юм сегментлэг бол биш. Тийм болохоор магадгүй Def Jam гаргасан баг. 2009 онд өөрөө лейбл байгуулад өөрийнхөө цамыг бие даагаад гаргасан гэсэн үг. Одоо бидаас уран бүтээлж болж байна гэсэн үг шүү дээ. Энэ альбомных нь Beep гэдэг дуу нь хит болж ирсэн юм байна. Тэ хит болсон ч гэсэн энэ альбом нь ерөөсөө 5000% л борлогдсон. Тэгэхээр ер нь бол флоп байхгүй юу? За одоо ингээд дээрээсээ гоё гусаж орж ирэх хэдүүлээ харъя тийм ээ. Муухай хүний мод дурт. За. Энэ хүмүүс ч өөрөөсөө болоод байна штэ би яасан. Азгуудлууд нь гэх юм уу асуудлууд нь эхэлсэн. 2013 онд Bobby одоо студийнхаа гадаа Bentley-дээ Bentley машинд суугаад явах гэсэн чинь хоёр дэвсгтэй итгээд халтаад тэгээ машиныг аваа явцсан юм байна. Гэтэ азар бол одоо юу бол одоо бичлэгэмтэл бол үсээгүй. Гэтэ машиныг бас олсон. Гэтэ энэ нэг тийм сонир нэг юмны эхлэл юм шиг айгу. Хамгийн том одоо дуулын шугаа нь болохоор 2017 онд болсон. Тэр нь яасан бэ гэхээр Bobby V нэгэн трансгендер эмэгтэйн гэрээс humгүй хувцаа ингээд шүүрээд зүхтаж буй бичлэг онлайнд тарсан. Эмэгтэйг нь болохоор Rema Houston гэдэг. Тэгээ өөрөө одоо биеийн үнэлэгч тэгээ трансгендер эмэгтэй байхгүй юу. Тэгээд энэ бичлэгийг хийгээд онлайн тавьсан чинь мэдээж Bobby V бүр ингээд сайн хүний нэр төрөд алтлаа малтлаа гэдэг ч байгаа. Bobby-гийн тайлбар нь болохоор наад эмэгтэй чинь одоо секси үеэр намайг хинбэ гэдгийг таниад их хэмжээний мөнгө надаас сүрдүүлсэн. Одоо тухайн үед яг сексийнхаа үеэр бичлэг хийжсэн юм шиг ба. Тэгээд бичлэгээрээ сүрдүүлээд тэгээд би одоо чамаа ингээд хайсан байсан чи тэр юм биш би чамаас ингээд одоо энэ бичлэгийг чинь задлж шүү гэд сүрдүүлсэн юм шиг ба. Тэгсэн Ремон болохоор арай өөр юм ярьсан. Тэр нь ихээр Bobby тэр хоёр ингээд одоо энэ хэрэг явдал үүсгээс өмнө Bobby бол түүний ингээд Instagram дээр дагдаг байсан. Тэгээд нэг клуб дуулцаад тэгээ бизнесийн санал байна гэж хэлсэн гинэ. Рема болохоор өөрийгөө би трансгендер эмэгтэй би ингээд бие үнэлдэг гэж хэлсэн юм шиг байна. Хэлсэн. Тэгээд Bobby болохоор тэр нөө надад одоо би хин нэг ялгарлалтгүй тэгээ би юм одоо хүний ингээд сексуалитигаар нь ялгарлахгүй гэдгсэн гэж байгаа. Ремагийн гэрт тэр тойрчууд ингээд ажил хэрэг ярих гэж очсон шүү дээ. Тэгсэн чинь л учир зүггүй хувцас тайлаад унсан гэсэн. Тэгээд Рема гинтэн гайхаад уцаараа бичлэг хийж эхлээд чи юу хийгээд байгаа гэд тэгсэн чинь Bobby ингээд гинт ингээд төлхөр гутал мутлаа. Бэлтээгээд зүгээр өмдөө ингээд хальт өмсөөд тэгээд нөгөө бичлэг хийж байгаагаас ингээд нүрээ ягаад одоо гар авцсан баггүй. За энэ хэрэг нэлээд хөвгтэй юм болж байгаа. Хүмүүс одоо шоолж байгаа юм уу? Их шоолсон. Теслад Ремаг шүүхэд өгсөн. Гэхдээ одоо ингээд Bobby ч өөрөө Ремаг шүүхэд өгсөн гэж өөрөө нэхэмжлэгч гэсэн үг шүү дээ. Тэгээд Рема болохоор харьцагч байхгүй юу? Тэгээд нэхэмжлэгч өөрөө шүүх хуралтай ирээгүй буюу Bobby өөрөө шүүх хуралтай ирээгүй. Тэгээд нэхэмжилж байгаа хүн чинь шүүх хуралтай ирэхгүй юм чинь тэр шүүх хурал чинь дисмисд болно үстэй. Одоо хэрэгээ ингээд хаагдчаа. Тэр ингээд хаагдчаа. Одоо ямар ч гомдлгүй юм байна гэж үзээд хаагдчаа гэсэн үг. За тэгээд дахиад нэг трансгендер эмэгтэйтэй холбоотой нэг юм болсон. Ер нь айгүй тийм трансгендерлэг шүү заяа юм. Тэгсэн мөртлөө одоо ингээд энэ холбогдож байгаа дуулаа шууганд ер нь нэг хүний нэг юм хэлээд байгааз энэ хүний ингээд одоо бэлгийн арай өөр сонирхолтой байж болно шүү дээ. Тэр чинь нэг тийм сони юм биш шүү дээ. Тэнгүүд өөрөө үгүй гэд тас гүрийчдэг зэ юм. Үгүй би трансгендерийг мдээгүй гэд хэлдэг. Нөгөө хүмүүс нь болохоор юу яриад байгаа энэ чинь ингээд яриад тохиролцоод ингээд бүх юм нь болж байгаад ингээд одоо тэр нь ч тийш. Хоёр өөр юм яриад гэсэн үг.
За тэгээ байжсэн чинь гинтхэн манай Бобби чинь би охинтой боллоо гэж гараад ирсэн юм. Тэг хүмүүс болохоор энийг сенсацийг дарж ийн. Одоо ингээ охиноороо ингээ уянгалж сенсац дарж ийн гэж ярьсан. Гэхдээ одоо тухайн хүүхдтэйгээ ээжтэй ингээ хамтдаа бол амьдарч исэн. Тэгсэн чинь ээж нэг удахгүй бас пост тэгээ гараад ирсэн. Тэгээд тухайн үед ингээ гэртээ өөр трансгендер эмэгтэйтэй хамт байхад нь барьсан. Бүр ингээ үйлдэл дээр нь барьсан. Тэгээ би тэр эмэгтэйг нэстэй ингээ хүүхний цоллон зодуулаад зодоод явуулсан гэдэг тиймэрхүү пост хийсэн байгаа. 2018 онд бол дараагийн цомгоо бол гаргасан. Тэгээд мэдээж угаасаа яваагүй. Тэгээд овоо гайгүй чимээгүй байжсэн 21 онд Instagram дээр нэг пост хийсэн. Тэр нь болохоор зарим эмэгтэйчүүд энэ дандаа нүцгэн зураг тавьдаг болохоор хувцастайгаа ямар харагддığım болоо гэж гайхах юм а гэдэг пост хийсэн заяа. Тэгсэн нөгөө хүмүүс чи ингээд тэрэнд амар дургуусаа чанд юуны амар хамаатай юм амаатай чи ингээд аль үршээ ингээд илэрсэн баларсан үеийн дууч хүмүүс мэдээж чи одоо шал ингээд чи бол ингээд хуучирсан бүр ингээд the fuck чи ингээд баг зайлмайл гэд хүмүүс баах юм бичсэн. Ерөнхийдөө тэр хүний пост юусоо яваагүй хүмүүс тари эсэргээр амар тийм муухай offensive санагдсан юм шиг байна. Одоо Bobby болохоор мэдээж уран бүтээлээ хийж байгаа. Тэгээд Ray J гэх нэг залуу гэдэг чинь бас та нар Kim их-ийн бичлэгэн дээр мэдэндээ. Жах хүүхдүүд тгүүлж байна. Намайг жах хүүхдүүд тгүүлж найдаа. Үддэггүй ах уу? Бити үзээсэй. Тэгээд Ray J нэртэй нийлээд бас нэг хамтлаг байгуулсан юм байна. Тэгээд RSVP гэдэг нэртэй хамтлаг байгуулаад тэгээд тэрүүгээрээ дуу муу хийгээ явж байгаа юм шиг байна. Тэгээд бас кинонд бас хөрхи хийдэг тоглолцчихээ. Нэгэнт ингээд reputation ингээд унтсан байхгүй юу? Жах юм. Таас тийм санагдсан. Би ингээд тийм хувийн үзэл бодлоо ингээд оруулаад байгаа мэдэн л да. Гэхдээ аль болох зөвөр хүлээж аваарэ. Ингээд цаг үе чинь харцангуй өөр болсон шүү дээ. Тийм бахад энэ хүн ингээд орчноо мэдрэхгүй, цаг үеэ мэдрэхгүй, өөрөө ингээд бэлгийн өөр сонирхолтой байж болно, өөр үзэл бодолтой байж болно. Тэрийг ингээд таснуугаад олон ийм 3 удаагийн үйлдэлээрээ баригдчихад байгаа үжиж үгүй гэд ингээд хаачин бүр ингээд тэнэг хүн хуурч байгаа юм шиг the fuck man гэж бодож байгаа үстэй. Нэг үйлдэл хийгээд байгаа болохоор угаасаа фэн бейс ч жаахан муу байсан. Тэгээд ер нь энэ хүнийг мартсан юм шиг байна. Олон нийт бол энэ хүний карьерийг бол ингээд дууссан, аль үшээ дууссан гэж боддог ч гэсэн манай хүн хизэж тэгж боддоггүй. Түүний хизэж юу ч зогсоохгүй. За ингээд 2 дахь баяраа дуслаа. Амнаасаа болсон юм шиг санагдаж байна уу? Баяраа өөр ширээний сундаг байхгүй юу? За дараагийн буюу манай хамгийн сүүлийн баяраа бол Bow wow wow yippee Bow wow. За би үннээ л хэлээ. Би Bow wow гэдэг залууг саяны дуулдаг тухаараа бас Tokyo Drift дээр тоглосон гэдгийг нь л мэднэ. Бас Sarah-тай үрдэг байсан гэдгийг мэднэ. Өөр сайн дуунуудыг мэдгүй юм бэлээ. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа л энэ үний талаар мэдээд явж байгаа шүү заяа. 1987 оны 3 сарын 9-нд төрсэн жинхэнэ нэрийг Shade Gregory Moss гэдэг. Shade Moss. Shade гэд нэрлээд дуудаад явчих. 3 сарын 9 гэдэг чинь загсны орд гэсэн үг юм. Тэгээд Ohio мужийн Columbus гэдэг хотод төрж өссөн юм байна. Тэгээд аав ээж нь бага хатнаас салсан. Тэгээд ээж нь маш их дэмждэг байсан. Аав ерөөс нэг юмар алтартай штэ. Бага багтаа од болсон хүүхд тахгүй юу? Жоохон багтаа. Тэгээд энэ жоохон багтаа яаж од болсон бэ гэдгийн талаар ярьцгаая л та. Бусад хүүхдүүд ч ингээл машин шинээр тоглоол ингээл юу гэдэг хүүхэлдэйн кино үзэл ингээд байж хагаад манай хүүхд Easy Ice Cube гэдэг нэг амар gangster rapper-уудын үгийн цээжлээд тэгээд дагаж дуулж муулаад өглөөд ижидэг хүүхдээсэн гинэ. Тэгээд 5 настайдаа Kid Gangster гэдэг авиасын тэмцээнд оролцож исэн юм байна. Тэгээд ер нь авиасны тэмцээнд айгүйх оролцдог байсан гинэ. Тэгээд хүмүүс эхлээл ингээл амар жоох хүүхд гаралцтай амар үртэй итгэлтэй ингээл тайзнаа ингээл өгүүлж мүлээл ингээр эхлээл ингээд амар гайхчаад эсвэл ингээ өхөөрдөөд тэгээд ингээ хайрлаад дуустдаг гинэ зритель. Үнэхээр яг төрцөн одоо тайзны хүн байсан гэсэн үг. 1993 онд Dr. Dre, Snoop Dogg хоёр аялын тоглолт хийж явж байгаад тэдний хотод нь ирээд үзэгчдээс ингээд зритлээс юм санамсаргүй байдлаар ингээд одоо фристайл хийх хүмүүс байна уу гэд тэгсэн манай хүүхд гараад ирсэн заяа. 6 настай гэсэн үг. 6 настай хүүхд тайзан дээр гараад Snoop Dogg, Dr. Dre хоёрын өмнө фристайл хийсэн гэсэн үг. Тэгээд тоглолтын дараа Snoop Dogg Bow Wow-ыг агуу сайн байна гэж магтаа. Тэгээд Lil Bow Wow гэдэг хоч өгсөн. Lil Bow Wow. Death Row гэдэг тэдний нөгөө лейбл эдэн штэ. Тэгээд тэр одоо рекордс дээр очиод бас тийм нөгөө том хүмүүстэй танилцаа. Тэгээд тэр хүмүүс нь ч гэсэн одоо ингээд одоо мэдэж аваад таниад. Гэхдээ гэрээ бол байгуулаагүй. Тэгээд ээжтэйгээ тийм ингээ хүмүүстэй танилцаа. Тэгээд буцаад одоо төрлөх хоттой хүрээд ирсэн юм лээ. Нараа Snoop дахиад Bow Wow-тай холбогдоод би чамаа ингээд продюсертай өөр ингээд продюсертай ингээд холбоод өгөө, танилцуулаад өгөө гэв. Тэгээд
Jermaine Dupri гэдэг ийм продюсер байт юм байна. Тэг их олон од гаргасан гинэ. Тэгээд тэр хүнтэй холбогдоод тэгээд тэр хүн ер нь бааваа ингээд цаашдаа ингээд аваад явсан гэсэн үг. Хамгийн гол нь ингээд нэг stage presence гэж ярьдаг даа ингээд тайзыг эзэгнэх чадвар, тэр характер, одоо харизм тэр нь энэ хүүхдэд яг байсан байхгүй тэр урлагийн юм нь. Dupriгийн лейблд гэрээ байгуулад дебют альбомыг гаргахаас өмнө олон сингл дуунууд гаргаад киноны дуу дуулаад хүмүүст айгүйх мэдэгддэг танигдсан байсан гинэ. Тэг бүр 2000 оны Grammy-гийн шагналыг гартуулах ёслыг нээсэн хамгийн залуу уран бүтээлч. 2000 оны Grammy шагналыг нээсэн хамгийн залуу уран бүтээлч болж исэн юм байна. 13 та банд. Бол аль үржээний одоо ингээд супер од болсон. Цомог байхгүй. Гэхдээ үржээ супер од. Тэгээ 2000 онд Bounce With Me гэдэг дуу нь гараад битүү явсан юм байна. Ингээд нэг юм анх удааны одоо дебют альбом гаргалаа. Beware of Dogs гэдэг альбом гараад тэгээ тэр нь Billboard-ийн 200-ийн 8 багссан юм байна. Тэгээ Bow Wow That's My Name. Puppy Love. Ghetto Girls гэдэг ийм хүүдүүнууд нь гарсан. NSYNC гэд хамтлаг байдаг шүү дээ Justin Timberlake-ийн. Тэгээд NSYNC-тэй хамт аялын тоглолт хийж исэн юм байна. Тэгэхээр нөгөө бас openers гэсэн үг шүү дээ. Бао ч өөрөө рэпер. NSYNC ч pop хамтлаг. Тэгээд нэг гэсэндээ ингээд жанра солиод нөгөө жанрын хүмүүст ингээд айгуу таалагдаад танилцуулагдаад явцсан гэсэн үг байхгүй юу? Одоо илүү ийм commercial болж байна гэсэн үг. Тэгээ 2002 онд Like Mike гэдэг кино гарч ирсэн юм байна. Энэ дээр энэ кинонд тоглоод тэгээ Basketball гэдэг дуу гаргаад тэгээ тэр нь бас дахиад хит болсон юм байна. Тэгээл туура хийж эхэлсэн зөндөө олон хит дуутай боллоо. Кинонд тоглоод унлаа. Зөндөө олон рекламнуудад бас тоглож исэн юм байна. Брэндүүдийн одоо нүр царай бас болж исэн юм байна. Pop culture-ийн бүр ингээд яг сонгодог жишээ бол Bow Wow баггүй юу? Ер нь би Bow Wow-ын дууг мэддэггүй байсан ч гэсэн би бол таньдаг байсан. Bow Wow-ын дууг сонсдоггүй байсан ч гэсэн Bow Wow-ыг мэддэг байсан. Тэгэд энэ үедээ Bow Wow чинь дөнгөж 15 настай байсан гэсэн үг байхгүй юу? 2003 онд өөрийнхөө нөгөө Lil Bow Wow-ийнхаа Lil-ийг хайсан юм байна. Яагаад тэгэхээр тухайн үед чинь өөрөө болохоор тэгж хэлжсэн гинэ. Энэ индустрид хэтэрхий олон Lil байна гэд тэгэл Lil хайцсан. Одоо чинь Lil Wayne байна, Lil Mama байна. Дараа нь Unleashed гэдэг өөрийнх альбомыг гаргасан юм байна. Тэгээд энэ Unleashed-тэй болохоор арай жаахан одоо ингээд 15 настай, одоо ингээд 16 нас хүрчлээ. Нэг жаахан том болмоор шүү дээ, тийм ээ. Нэг юм арай нэг юм хүүхэд гэдэг одоо энэ тагнасаа ингээд өөртөө зүгөөд өгсөн энэ лейблнээс ингээд салмаар шүү дээ. Тэгээд энэ Unleashed гэдэг альбомда My Baby гэдэг өвчрхийллийн тухай тийм дуу хийсэн юм байна. Тэр нь эсэргээрээ хүмүүст жаахан таалагдаагүй. Одоо нөгөө нэг хүүхдийн од гэдэг одоо тагнд нь хүмүүс ингээд ингээд тасцсан. Тэг жаахан ингээд томроод ирсэн чинь гэсэн үг. За тэгээ 2004 онд Marian гэдэг залуу байгаа шүү дээ. Тэр залуутай хамт Let Me Hold You гэдэг дуу гаргасан. Бас супер хит. Энэ ондоо Ciara-тайгаа үер хийж эхэлсэн. Ciara-г мэдэн шүү дээ. Everybody want to stay. Амар гоё. Би Ciara-тай амар хайртай маа. Тэгээд Ciara ч нь болохоор Bow Wow-аас 2 л ихч байхгүй юу? Уул нь хөрхөн үерсэн. Тэгээд би яг цаашаа дэлгэрүүлж үзсэнгүү ягаад салсан гэдгийг ягаад тэгэхээр бас магадгүй би Ciara-гийн тухай ярих гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд Ciara-гийн тухай ярихдаа би энэ хоёрын үерхлийг илүү яаж яасан гэдгийг яриад өгч за. Энэ хоёрын доос нэг Like You гэдэг дуу шүү дээ. Энэ when she told me and I believe it 'cause I ain't never had nobody do me like you. Everybody нэг ч үгийг мэдэхгүй л те. Тэгэл би мэднэ. Тэгээд 2007 онд ер нь бол хөгжмийн ертөнц өөрчлөгдөж байгаа, шинжлэгдэж байгаа. Маш олон шинэ уран бүтээлчд гарч ирж байгаа. Тэд нар ингээ шинэ дуу, шинэ дууралт гаргаад идэг. Манай хүн байдгүй. Тэгээд New Jack City 2 гэдэг цомгоо гаргасан гэсэн тэр нь яваагүй. Тэгэнгүүт манай хүн чинь лейблээ сольж үзэж байгаа. Cash Money Records гэдэг тийм рекордс байдаг гэсэн юм байна. Тэрэнд нь Lil Wayne байдаг, Drake байдаг, Nicki Minaj энэ байдаг гэсэн юм байна л да. Тэгээд тэр лейбл руу ороод одоо л өстой бүх юм аландаа гэсэн чинь юу ийдгийн. Интернет чинь хөгжиж гин, Twitter гэдэг юм гарч ирж гин. Сошиал маш хүчтэй одоо хөгжиж байгаа байхгүй юу? Тэгээ энэ үед нь
манай хүн аман түргэн тэгээд бас нэг юм хичнээн энэ хүн энэ индустрид бүр 5 наснасаа хойш ингэж удаан байж байгаа ч гэсэн 5 наснаас нь хойш өдийг хүн насанд хүрэх хүртэл энэ хүн чинь хүмүүсийн юм юун дотор байсан байхгүй юу? Одоо сошиал маркетингийн албанд гэх юм уу байдаг байсан. Одоо чи ийм юм ярьж болно, ийм юм ярьж болохгүй. Чи энэ үед ингэж хэлнэ, энэ үед чи ингэж хэлэхгүй, ингэж болохгүй, тэгэж болохгүй. Хүн болгон бүх юм зааж өгдөг байсан. Манай хүн тэгээд хүний хэлснийг хийгээл дагаал явж идэг. Тэгээ одоо ингээд нөгөө нэг юм сошиал платформ чинь юу хүснэ яаснаа илэрхийлж болох орон зай байж тээ. Тэгэнгүүт одоо нөгөө стажиг нь жолоодлохгүй амандаа юу орсноо толгойдоо юу бодогцсноо бүх юм ингээд сүлөө чөлөөгөө бүгдээр ингээд гаргашаа гадшаа гаргацсан гэсэн үг байхгүй. За эннээсээ болоод нөгөө амнаасаа болоод одоо энэ баяраа яг ширэн дээрээс унах гэж байна. За одоо бүгдээ харцгаа. Soulja Boy-тэй захимаар мэдээж маргалцсан. Тэгээд одоо тансаг амьдралаараа бусад ингээд алтартай одуудтай өрсөлдөх гэж үздэг гэсэн гинэ. Би ч гэсэн тэгдэг тэр ч гэсэн тэгдэг гэл ингээд. Харин хүмүүс сэргээрээ ягаад ч юм бааваа ерөөсөө шүтгэ болоод шоолдог болсон юм уу? Тэгээ 2011 онд охинтой болсон. Гэтэ Сярагаас биш шүү. Сяра тэр хоёр салцсан. Одоо тухайд бас шүүхтэр нэг маргаантай авчихсан юм шиг байна. Тэгээд шүүхийн одоо ингээд баримтан дээр түүний данс нь ерөөсөө $1500 байсан гинэ. Бүр ингээд ухаа оосон гэх нь сайшин. Тим алтартай дуучин гэхэд бол амар ядуу байсан гэсэн үг байхгүй юу. Тэгээ хүмүүс ингээ хүүшин ич дөмөг төргөө яач тийчтэй нэтрэгээд. Тэгээ тэрнээс нэг худалгүй за би монголоор 106 and park гэдэг юм шоу байдаг гэсэн юм байна. Шоунд нөгөө хөтлөгчөөр урагдаад тэгээд нилээ нөгөө карьер нөгөө унаж явсан карьер нэг юм буцаад нэг юм сэхээ авсан гинэ. Гэт нэг жоохон ингээд амьсгаа аваад гэсэн чинь дахиад нөгөө Twitter дээр элдв хангаа ямаа жиргээд хүнд нь будаа. Тэгээ тэрнийх нь нэг жишээ бол 2017 онд гарсан #BowWowChallenge гэдэг юм гарсан юм байна. Тэр нь яасан бэ гэхээр 2017 онд BowWow өөрийнхөө хувийн онгоцоор буюу Jet-ээр нисэж гинэ гэд ингээд Instagram-да зураг оруулсан юм байл та. Тэгсэн чинь тэрнээс нэг удаагүй зүгээр энгийн өөр нэг зорчигч түүнийг энгийн нислэгээр явж гинэ гэдгийг ингээд зургийг аваад постлцсан заяа. Тэгээ тэр чинь хоёр алахгүй баригдчихаас туудлаа ярьсан юм чинь. Тэгээ тэрийн хүмүүс шоолоод BowWow Challenge гэж тийм гаргасан юм байна. Хүмүүс хуурамч тансаг амьдралаа гайхуулсан зураг шоолж нийтэлдэг байсан гэсэн үг байхгүй юу? Энэ ерөнхийдөө энэ хүний нөгөө нэг юм гэд амьсгаа авч исэн reputation бүр ингээд юу шал байтгаа бүр дэлхийн зүг рүүгээ өрөмдөд орсон заяа. Тэгэл нөгөө нэг жигээнүүд нь үргэлжсээр л байгаа. Melania Trump гэд бааштай Trump ихнэр трийг их бүдүүлгээр одоо жиргэн дээрээ доромжилсан юм байна. Тэгээд тухайн үед үерчижсэн найз охинтойгоо зодоонүүдэндээ дулаад гээд майжууд зайжуулсан амар маг шот гэж ярьдэн штеп. Ил болоод манай хүн чинь бас гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаад интернет BowWow-ыг шүтдэг биш шоолдог болсон гэсэн үг байхгүй юу? Манай хүн чинь ерөөсөө бууж өгөөгүй дахиад нөгөө нэг нэг амхандаа л нэг аим оруулчих гал нэр төрөө аим оруулчих гал өөрийн одоо BowWow гэдэг юм брэнд гаргасан юм байна. Тэгээд нөгөө Masked Singer гэдэг нөгөө одоо манай Central эднэр оруулж ирсэн тийм шоу байдаг штэ. Тэр Masked Singer-д ороод 3 дугаар барьцалж ирсэн юм байна. Millennial үеийн одоо дуучид бүнд нийлээ тийм тур буй алин тоглолт хийжсэн юм байна. Тэрэнд нь бас оролцсон гинэ. Тэгээд одоохондоо бол уран бүтээл хийхгүй байгаа. Илүү дуу гэхээс илүү кинон тоглож байгаа гэсэн. Тэгээд өөрийн гэсэн ресторан нээсэн. Одооноос нэг юм жаахан бодлоготой жирэгдэг болсон юм шиг байна. Хамаагүй биш бодлоготой жирэг. Өөрийнхөө ам төргнөөсөө болоод хамаагүй юм интернетэд хитрхи их бичээд, хитрхи их нийтлээд тэгээд өдөө 5 наснасаа ахуулаад босгосон карьер нь за ер нь дууссан гэсэн үг. Сяратаа өгчээсэн гэсэн штеп. Тэгээд дараа нь одоо ингээд like юу гэдэг дуунуудаа ингээд дуулгахад салснасаа хойш Сяра хизээч дахиж BowWow-тай одоо тэр дууг хамт дуулаагүй. Сяра уусаа нөгөө тахилны л тусан байдаг хаа. Тэнгүүд ингээ Сярагийн хоолой нь явж идэг. Тэгээд BowWow өөрөө дуулдаг байхгүй юу? Тэгээ нэг удаагийнхаа тоглолтын дээр ингээ дуулж ирсэн аа. Би Сярагийн одоо анхны залуу байсан. Тайзан дээр дуулж байгаа ч тийм. Нөө унсан хүүхэн хоёроо муултгүй гэдэг нэг юм байдаг те. Тэгээ манай хүн бол тийм байхгүй.
Тэгээ тэрэнд нь хүмүүс амар дургуутсан юм билээ. Ер нь тэрнээс хойш Сара ч бас харцангуй гайгүй одоо цагаан зам мөртөө эмэгтэй шүү дээ. Урлагийнхандаач үзэгчдтэйч их муухай санагдсан юм шиг байна. Тэгээд дараа ийм чимээтэй канселдах биш бас нэг юм чимээгүй канселдах гэж юм байдэн штэ. Чимээгүй канселцсан. Тийм. За ингээд өнөөдрийн бичлэг маань дуусчихна. Ингээд нийтдээ 3 баяраа ярьлаа. Тэгээд аль баяраа нь хамгийн хохин гэмээр байсан байна. Тэгээ коммент бичээрэй. Тэгээ ер нь бол хүн дагнаас унж өгтгүү, даргуураасаа болж өгтгээ гэдэг үг чинь ийм байсан бах нэ. Сургамжтай л 3 залуу байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.